Жуулж байгаа хүүхдүүдийн эцэг эхээс нэлээд гомдол гарсан. Үүний дагуу бид нар шалтгараатаагаар одоо судлаад эдгээр сургууль нь бол аль 1996 оноос үйл ажиллагаа эрхэлжсэн ийм сургууль байгаа. За сүүлд бол энэ нийслэн Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дугаар сургуулиас 900 м гадраад газрыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлцэд нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар газрын тухай хуулийг зөрчин одоо төрийн байгууллагаас төрийн байгууллагад одоо 38 дугаар тогтоолыг шийдвэргүйгээр шилжүүлсэн ийм зөрчил гарсан байгаа. Үүнтэй холбогдлолтойгоор нийслэлийн засаг даргаас 2017 оны 4 сарын 5-ны өдөр бол А184 тоод захирам жаргаж хүчингүй болгосон. За өмнө нь бол засаг дарга шалтгараатаагаар бүх хэвлэл мэдээллийн хурлаар хэлж байсан. Сургууль цэцэрлэгийн газрууд дээр бол газар олголт хийсэн тохиолдолд эдгээр газруудыг цуцлалнаа. Хуулийн дагуу бол тухайн газарт нь эзэмшүүлнэ гэсэн байгаа. За мөн нийслэлийн онцгой байдлын газраас бол сургуулийн орчны газрыг бол бас гамшиг гарсан тохиолдолд онцгой бүст авч одоо дуудлагаар цуглах газрыг зарлагдсан байдаг. За үүнтэй уялдаатайгаар бас нийгмийн даатгал өөрсдөө хүсэлтэд тавих юм бол бид өөр газар бас энэ газартаа дүүцгийн хэмжээний газрыг шийдвэрлэх юм боломжийг бол бас нээсэн байгаамаа. Гарах саадгүй тэ явах тэр хавийнхын тогтчлтыг бас хийх ажлыг одоо судалж байгаа. Хэрэг боломжтой бол бас